Хэлцэх асуудлын дарааллын дагуу 9 дугаар асуудал нийслэлийн нутаг дэвсгэрт хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр такси үйлчлэгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай асуудлыг танилцуулна хэмээн нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Амар Түвшинданыг эндэрт урьж байна. Хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тогтоолын төслийг танилцуулъя. 1. Удирдгал. Нийтийн тээврийн парк шинжилэл, хүртээмж, үйлчилгээ нь хүн амын нийгмийн асуудал, эрх ашиг, сонирхлыг ихээхэн хүндэг эмзэг асуудал бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд нийтийн тээврийн эргэлт хэрэгцээнээс хамаардаг зах зээл өрсөлдөх нэг чухал хүчин зүйл болдог. Нийслэл хотын нийтийн тээврийн зорчигч тээврийн үйлчилгээнд орон нутгийн өмчид аж ахуйн тооцоод үйлдвэр 5 газар 14% эвшлийн нийт 19 хуулийн этгээд 1216 том дунд оврын автобусаа 5 хуулийн этгээд 246 тээврийн хэрэгсэлтэйгээр такси үйлчилгээг ажилуулж байна. Иймд байгаль орчинд ээлтэй доктортой хүртээмжтэй үр ашигтай тээврийн системийг бий болгох, иргэдийн автомашины хэрэглээнээс татгалзуулж нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хандлагыг төлөвшүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай болоод байна. Тогтоолын төсөлд өргөн мэдүүлэх хэрэгцээ шаардлагын хувьд бол иргэнийг саадгүй зорчих нөхцөлийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн төрөл, хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцруулах, төвжирэл мөн орчны бохирдлоос үүсэх нийгмийн эдийн засгийн нөлөөллийг бууруулах зорилготой бүхий нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцруулах тухай хуулийг Монгол Улсын их хурлын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан билээ. Улмаар зөвшөөрлийн тухай хуулийн 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 8-ын 1-р зүйлийн 5-12 дахь хэсгийн зааснаар орон нутгийн хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр такси үйлчилгээг хуулийн этгээд тусгай зөвшөөрлөлтөөр эрхлэх эрх зүйн зохицуулалт нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс үйлчилсэн. Зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлтээр зөвшөөрлийн тухай хуулийн 8-ын 1-р зүйлийн 5-12 дахь заалтаар орон нутгийн хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг аймаг нийслэлийн засаг дарганаар олгоно. Энэ хуулийн 2-2 дугаар зүйлийн 1 дахь хэсэг хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг 3 жилээс доошгүй, бусад зөвшөөрлийг хууль заасан тохиолдолд хугацаагүй олгож болно гэж тус заасан. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29-1-14 дахь заалтаар орон нутгийн хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олоход 3 саяас 10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төлөхөөр хуульчилсан. Нийслэлийн засаг даргын 2024 оны А-дроп 1121 дугаар захирамжаар Улаанбаатар хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн такси үйлчилгээ эрхлэх тухай тусгай зөвшөөрөл олгох эсхийг магтлах байнгын үйл ажиллагаатай комисс байгуулагдсан ажиллаж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 19, такси үйлчилгээ эрхлэгч 5, буухай үйлчилэгч эрхлэгч 2 аж ахуй нэгж байгууллага нийт 26 байгууллагад тусгай зөвшөөрөл олгоод байна. Энэхүү тогтоолын төсөлд нэгт хот доторх нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төсвөөс санхүүжилт авдаг аж ахуй нэгж байгууллагуудыг 5 жилд 10 сая төгрөг буюу жилд 2 сая төгрөгөөр, хот орчимд туслах чиглэл, буухай үйлчилгээ эрхэлдэг төсвөөс санхүүжилт авдаг аж ахуй нэгж байгууллагад 5 жилд 5 сая төгрөг буюу 1 жилд 1 сая төгрөг, хот орчимд туслах чиглэл буухай такси үйлчилгээ эрхэлдэг төсвөөс санхүүжилт авдаггүй аж ахуй нэгж байгууллага 5 жилд 3 сая төгрөг буюу 1 жилд 600 мянган төгрөгөөр тэмдэгтийн хураамж төлөхөөр тус тооцсон тогтоолын төсөлд танилцуулж байна. Тогтоолын төслийг иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлж та бүхэн хилцэн баталж өгнө. Баярлалаа. Хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуултаа төлөөлөгч авъя. Асуулттай төлөөлөгч. Оюун зуул төлөөлөгч. За дахин өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр сая орон нутгийн сонгуулиар тойрогтой ажиллаад иргэдтэй уулзаа явж байхад яг энэ асуудлаар маш олон иргэд асууж исэн, тодруулж исэн. Тэгээ мэдээлэл өгөхийг бас хүсэж исэн. Тэгээ тухайн үед бол тодорхойгүй байсан учраас
бидний мэдээлэл өгөөгүй. Тэгэхээр одоо бас иргэд яг энэ такси үйлчилгээнд хуваараа явдаг олон одоо залуучууд, эмэгтэйчүүд энэ мэдээллийг ач холбогдол өгөөд харж байгаа баха. Тэгэхээр тодруулах зорилгоор нэг хоёр зүйл асууя. За энэ асуудалд бид нэр хөнгөн уймгаа хандаж болохгүй. Яагаад гэвэл үндсэн ажлынхаа хажуугаар таксинд явдаг хүмүүс байна. Аж амьдралаа залгуулах га таксинд явдаг хүмүүс байна. Нэг ёсондоо яг энэ такси үйлчилгээ эрхэлдэг маш олон мянган бүх насны одоо хүмүүс байгаа. Тийм учраас энэ дээр бас нэлийн ач холбогдол өгж анхаарч ажилласаа гэж би нийслэлийн удирдлагуудаас хүсэж байна. За нэгдүгээрт одоо ингээд эндээс би зөвхөн такси үйлчилгээнд дээр илүү ач холбогдол өгж асуугаад байгаа. Тэгэхээр такси үйлчилгээнд явах хүсэлтэй бүх иргэд яг энэ хураамжийг одоо төлөөд явна гэсэн үг үү? Нэгдүгээрт. Хоёрдугаарт хураамжаа төлсөн л бол явах эрхээ авна гэсэн үг үү? Тэрнээс гадна одоо сонгон шалгаруулалт ч юм уу ямар нэгэн шалгууруудыг даваад одоо юу гэдгийг тийм ээ материал бүрдүүлээд тэгээд за боллоо та эрхээ оллоо гэдэг ийм эрхээ авлаа гэдэг процесс явах уу? Энэ талаар нэг дэлгэрэнгүй мэдээлэл бас иргэдэд өгөөч ээ. За. Утгын шалгалт. За төлөөлөгчийн асуусан асуултанд хариулъя. За энэ такси үйлчилгээ эрхлэх бол зөвхөн хуулийн зааснаар бол автомобилийн тухай хуулийн зааснаар бол зөвхөн аж ахуй нэгж. Аж ахуй нэгж Монгол улсын стандарт хууль тогтоомж заасан одоо барилга байгууламж, хүний нөөц, санхүү гэсэн энэ одоо шалгуурууд хангасан тохиолдолд аймаг нийслэлийн засаг даргаас тусгай зөвшөөрөл авдаг юм хуулийн зохицуулалттай. Тэгэхээр хуваараа одоо такси үйлчилгээ эрхэлдэг иргэдэд бол энэ хамаарахгүй гэсэн. За тодруулжсэн энэ зүйл төлөөлөгч. Тэгвэл хуваараа такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн асуудлыг яах вэ? Тэрэн дээр бид нар ямар нэгэн шийдэл гаргах ёстой шүү дээ. Цэгцлэх ёстой, эмхлэх ёстой. Ягаад гэвэл яг энэ асуудлаас болоод гэмт хэрэг зөрчлүүд их гардаг, тодорхойгүй зүйлүүд их гардаг. Нэг талаас яг таксины үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн асуудлыг ярьж байгаа ч нөгөө талаас тэрүүгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн асуудал гэж нэг зүйл байгаа шүү дээ. Энэ бол нийслэлийн иргэдийн л асуудал шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас ямар бодлого байр суурьтай байгаа вэ? За тодруулж хариулъя. За энэ зүйл төлөөлөгчийн асуултанд хариулъя. Энэ такси үйлчилгээ бол үнэхээр одоо бас хуулинд заасан стандартад заагдсан юм байд бүгд зөрчигдөөд олон нийтэд бол ил болсон. Монгол Улсын замын хөдөлгөөний тухай хуулиар ш тэр автомобилийн тухай хуулиар бол такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж нь бол зөв талдаа үргэлжлэлтэй тээврийн эрсдэлтэй байх одоо хуулийн заалт хүчинтэй байна. За цаашдаа бол энэ нийслэл хотын нийтийн тээврийг хөгжүүлэх санд бас энэ хуулийн өөрчлөлт оруулаад такси гэдэг одоо нэр томьёог бас оруулах гэсэн юм санд боловсруулалт явж байгаа. Одоогоор яг албан ёсны бүртгэлтэй 5 такси аж ахуй нэгж байна. 275 одоо тээврийн эрсдэлтэй гэсэн юм бүртгэлтэй байна. За Батцог төлөөлөгч асуулт асууя. 1. За энэ сүүлийн 10-аад жилийн Улаанбаатар хотын таксины асуудал бол зүгээр ингээ хаягдцсан. Тэгээд дуртай таксиндаа явдаг. За үүнээсээ болоод янз бүрийн одоо хэрэг төвөг гарах ингээд асуудлууд их байсан л та. Тэгээ яг өнөөдөр ч гэсэн бид нар одоо эндээс гараад ажилд хараад албан ёсны такси дуудаад суух боломж байхгүй. Яг бодит үнэ. Хотын такси гэж яг юуг хэлдэг юм бэ гэдэг. Албан ёсны дээрээ одоо такси үйлчилгээг үзүүлдэг. За таних тэмдэг тэр машиных нь гадна одоо ижил одоо тий хотын стандартад нийцсэн одоо энэ өнг үзэмж гэдэг. Альва нэг одоо хотын бас нэг нүүр царай, аюулгүй байдал, хотын соёл. За энэ одоо нүүр царай болдог энэ гол одоо салбаруудын нэг бол яалтчгүй нийтийн тээвэр дээр бол энэ такси үйлчилгээ байхгүй. Гэтэл манай Улаанбаатар хотод бол бид нар Улаанбаатар хот яг ямар өнгийн такситай юм бэ? Одоо дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бол жишээлбэл ингээд өөр өөрийнхөө хотууд өөр өөрийн гэсэн онцлогоос хамаарат ийм такси өнгүүдтэй байдаг. Гэтэл Улаанбаатар хот ямар
таксины стандарт өнгөтэй юм. За одоо өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 5 таксины компани байна гэж байна. За яг хот бид нар аж ахуй нэгж гэдгээр нь такси үйлчилгээ үзүүлж байгаа гэдгээр нь татвар энэ төр авдаг л байх. Тэгвэл нэг ийм ойлгомжтой үзүүл байна. За жишээлбэл одоо Purus 30 машинтай ч юм уу Purus 20 машинтай UB Cap гэдэг application те MCS-ийн одоо бас нэг юм хөгжүүлж байгаа салбар компани юм уу да. Тэнд бүртгүүлээд тэгээд дуудлагаар ингээд такси үйлчилгээ үзүүлээд ингээд явж байгаа. Тэгээ энийг хэн хаанаас яаж зохицуулж байгаа? Зүгээр албан бус тоогоор тэдний дээр 30 гэснүү 40 мянган одоо хүмүүс ингээд аппликейшнээр нь бүртгүүлсэн. Сайн дураараа ингээд дур нь хөдлөл такси үйлчилгээнд явцдаг, дур нь хөдлөхгүй бол явахгүй байдаг ч юм уу нэг иймэрхүү юм нөгөө албан бус мэдээлэлүүд байдаг. Тэгээ энэ тохиолдолд бид нар яах юм? Ер нь цаашдаа энэ Улаанбаатар хотын энэ такси үйлчилгээг бид нар ер нь яаж зохицуулах юм бэ? Татвараа төлдөг аж ахуй нэгжтэй хамаарад стандартын шаардлага хангасан таксинуудад бид нар ямар бодлогын дэмжлэг үзүүлэх юм? Ямар бодлогын дэмжлэг үзүүлэх юм? Огт бодлогоос эсрэг явж байгаа хууль зөрчиж байгаа татвар төлөхгүй байгаа нөхдүүд дээр бид нар ямар зохион байгуулалт хийх юм? Энэ өөрөө нөгөө ажлын байртай холбоотой, амжиргаатай холбоотой асуудал واخгүй. Тэгэхээр би одоо хуваараа таксинд явж байгаа улсуудыг огт буруутгахгүй байгаа юм. Яг тэгэхээр биднэрт ийм бодлого байхгүй байгаа واخгүй. Биднэрт бодлого байхгүй байгаа учраас тэр улсууд хуваараа ямар нэгэн одоо бүртгэлгүйгээр, татвар төлөхгүйгээр зүгээр л одоо хоногийнхоо хоолыг олохын тулд дуртадаа гараад ингээл такси үйлчилгээнд явчихж байгаа юм. Тэгэхээр цаашдаа бид нар ямар бодлого баримтлаад явж байгаа юм бэ? Саяны хэд хэдэн асуултуудад хариулт авъя. Баярлалаа. За утган жаргал дараах хариулъя. За автотээврийн тухай хуулийн дээр бол энэ такси үйлчилгээний талаар нэлээд олон заалтууд бий. Яг түрүүний хэлдгээр Монгол улсад бол зөвдөлтөй өрүүлэлттэй тээврийн хэрэгслэр такси үйлчилгээ эрхлэнэ гэдэг ингээд үйлчилсэн байна. За хөнгөний тухай бол таксины өнгө бол заагдаагүй. Одоо өнөөдөр явж байгаа 5 аж ахуй нэгжийн таксинууд бол нөгөө таних лого тэмдэгтэй симпорто дотор талдаа одоо жолооч нь стандартын хувцастай явах юм зохицуулт явж байгаа. За цаашдаа бодлогын хувьд бол дэмжих гэдэг асуудал төр бол энэ нийтийн тээврийг хөгжүүлэх сан одоо өнгөрсөн жил хуулинд ороод нийтийн тээврийг хөгжүүлэх сан дээр хувийн аж ахуй нэгж болон төрийн аж ахуй нэгжийн байгууллагын элэгзийн зардал мөн одоо автобус иргэн төлөх төлбөрийг бол нийлүүлээд нэг 27 орчим тэрбум төгрөг цугласан. Тэгэхээр цаашдаа нийтийн тээврийн сан дээрээ бид нар таксиг оруулах яг зорж байгаа. Сан такси нийтийн тээврийн одоо санд орсноор бол энэ иргэн төлөгдөх нөхцлөөр энэ такси парк шинжилтүүдийг бол цаашаа бас хийх боломжтой юм үс ийм тооцоололтой ажиллаж байгаа. Тэгэхээр одоо энэ автобус үйлчилгээнд дэр бол одоо энэ жилийн тооцоололоор 2025 онд 29 орчим тэрбум төгрөг иргэн төлөгдөхөр байна. Тэгэхээр энэ тал дээр такси одоо аж ахуй нэгжийг дэмжиж саналуугаа одоо энэ зохицуултыг оруулах гэсэн байдлаар ажиллаж байгаа. За тодруулсан бат зөвтлөлөгч. Тодруулга 1 минут. Харин тийм одоо ингээд манай албаны дарга нар бид нар ойлгохгүй байхад иргэд яаж ойлгох вэ? Таны над хариултыг чинь сая энд сууж байгаа нэг ч төлөвлөгч ойлгоогүй яг үнийг хэлэхэд. Яг үнийг хэлэхэд. Тэгэхээр юмаа ингээд нэг юм тодорхой болгомоор байна л да. Жишээлбэл би сая асуусан. Улаанбаатар хот анх зах зээлийн нийгэм рүү шилжээд анх удаа албан ёсоор такси үйлчилгээг гаргасан бодлогын хувьд. Одоо түүнээс хойш энэ хууль дүрм журм хэрэгжиж энэ хүртэл ингээд явж байна. Хөгжлийнхаа явцад энэ ингээд сайжраад явж явах ёстой. Гэтэл дандаа уруудаж явж байгаа. Өөрөөр хэлбэл сити такси буюу шар өнгийн такси бол албан ёсны хотын такси гэдээ ингээд явжсэн. Дараа нь өнгө нь өөрчлөгдсөн цагаан такси ороод ирсэн явсан. Одоо хар такси дуртай өнгөтэй явж байна. Тэгээ бодлогын газар юм бол яагаад өнөөдөр бодлогоор зангидаад 5 аж ахуй нэгж өшөө мэдхгүй 10 50 аж За тодруулж хариулъя. За нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх стандарт дотор бол таксин дээр бол өнгө одоогоор бол тодорхой заагдаад байгаа. Тэгэхээр цаашдаа энэ асуудлыг бас анхаарч үзэх нь бол зүй ёсны асуудал. За хэрн бол манай Улаанбаатар хотод такси үйлчилгээ бол энэ 2000 оны үедээ бол 4000 орчим одоо яг стандарт хангасан
такситэй явж ирсэн. За энэс хойш одоо ингээд аж ахуй 35 6 аж ахуй нэгж байж байгаад ингээд одоо стандартаа мөрдүүлэхгүй л юм л да. Бид нар стандартаа хангаж ажиллахгүй байгаа учраас ингээд хувийн одоо иргэд буруу талтай өрүүлэлтэд тэр хэрэгслэр ингээд явж байгаа. За түрүүн таны асуусан нөгөө UB Brigada гэдэг такси компани дээр энэ UB Cab үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж одоо тусгай зөвшөөрлөлттэй аж ахуй нэгжтэй энэ цахим платформын энэ аж ахуй нэгж гэрээлээд ингээд энэ иргэд Улаанбаатар хотод одоо буруу талтай өрүүлэлтэд тэр хэрэгслэр үйлчилгээ явуулж байгаа юм асуудал байна. UB Brigada Cab гэх такси компани байна. Такситэй. За асуулт асууж дууслаа. Нэмэлт тайлбар мэдээллийг албан бичгээр Батцаг төлөөлөгчид заавал хүргээрэй. За хэлж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж дууслаа. Саналтаа төлөөлөгч авъя. Саналтаа төлөөлөгч. Саналтаа төлөөлөгч. Алга байна. Тогтоолын төслийг унш танилцуулъя. Тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ийн 1-ийн 10, 35-ийн 1-ийн 14 дахь заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 3 дахь хэсэг, 29 дугаар зүйлийн 29-ийн 1-ийн 14 дахь заалтыг тус үндэслэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоох. 1. Нийслэлийн нутаг дэвсгэрт хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугаа. 2. Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл бүртгүүлэхийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд даалгасугаа. 3. Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл бүртгэгдсэн өдрөөс нийслэлийн хэмжээнд бүрдүүлж тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгосугаа. 4. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хурлын эдийн засаг төсөв хөрөнгө оруулалтын хороонд даалгасугаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя. Асуулттай төлөөлөгч Батцаг төлөөлөгчөөр таслалаа. 1 2. За үн тарифыг бид нар нэмж олно, хангалттай нэмж болно. Зөрүүлээд бид нар энэ аж ахуйн нэгжүүдтэй ямар сервис үйлчлэгээ үзүүлж байгаа юм. Тэрийгэ тодорхой болгох л доо. Өнөөдрийг хүртэл явж ирсэн сая та өөрөө хэллээ шүү дээ. 34 5 аж ахуй нэгж байсан дампуурсараа 5хан үлдсэн. Яагаад гэвэл бид нар бодлого гаргаж чадахгүй байгаа байхгүй юу? Энэ нөхдүүд өнөөдөр такси үйлчилгээ явуулах нь ашиггүй байгаа учраас энэ салбар чинь дампуурчж байгаа юм. Тэгээ энэ юуны алдаа юм? Тэгвэл энийг хэн зохицуулах ёстой юм? Төр зохицуулах ёстой. Төрийн зохицуулж байгаа хэлбэр нь хаана байгаа? Тэгвэл та тариф нэмье гэж орж ирж байгаа бол өнөөдөр өнгийг ядаж баталгаажуулаад оруулаад ирэлтэй. Такси компаниуд нэг ийм өнгөтэй байна. Өнөөдөр такси үйлчилгээнд явах гэж байгаа бол татвар төлж байгаа албан ёсны такси ийм өнгөтэй байна Улаанбаатар хотод. Өнгөө дагаад эдгээр ийм стандартуудыг хэрэгжүүлнэ. Зөвдөлтөй өргөлтөй. Цэвэрхэн байх ёстой. Аюулгүй байх ёстой гэдэг. Ийм одоо зөрүүлсэн одоо төр үйлчилгээгээ үзүүлэх ёстой. Ингээгүйгээс дахиад одоо наа тав чинь хэд болж дампуурах гэж байгаа юм тэгвэл. Та нар дахиад тарифыг нэмчлээ. Наа тав чинь одоо 1 болох юм уу, 0 болох юм уу мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа. Тэгэхээр энэ одоо нөгөө төрийн бодлого эндээс бид нар гаргаж байгаа юм тушаа шийдвэрүүд чинь эргээд аж ахуй нэгжтэй хэрэгтэй, иргэндээ хэрэгтэй ийм одоо шийдвэрүүдийг гаргах ёстой гэж хэлээд байгаа маань энэ шүү. Тэгээд саналыг хүлээж авах нь байна уу та нар өөрсдөө мэдэрэй. А гэхдээ цаг хугацаа өнөөдөр бодиттой бидний амьдрал ахуй энэ Улаанбаатар хотын өнөөдрийн одоо энэ гадаа нөхцөл байдал ямар байгааг бид нар одоо хараад өөрсдөө дүгнж байгаа бох гэж ингэж бодож байгаа шүү. Тэгээд энд бол ийм сайхан бичигнүүд бол гараалаа. Үйлдвэрлээл юм бид нар. Баярлалаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан саналтай төлөөлөгч авъя. Саналтай төлөөлөгч. Алгаван тогтоолын төслийг батлая гэсэн санал томилолоор санал хураалт. За, илээр санал хураалт явуулъя. Дэмжих гэсэн санал томилолоор санал хураалт. Тогтоолын төслийг дэмжих гэсэн санал томилолоор илээр санал хураалт. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар санал дэмжигдлээ.